Олимпийн таеквондогийн 7 дугаар их наадам. Сэлэнг аймгийн сайхан сум Хөтөл хот. Монголын таеквондогийн спортын хөгжлийг тодорхойлж байгаа шилдэг клубүүдийн нэг ган хишиг дасгалжуулагчтай Мараната клуб энд үйл ажиллагаагаа явуулаад 15 жил болж байна. Спортын дэд мастер 58, спортын мастер 36, олон улсын хэмжээний мастер 22, дэлхийн таеквондогийн холбооны хар бус, зэрэг даантай 120 гаруй тамирчинтай энэ клуб одоо Монголын таеквондо хөгжлийн төв болж өргөжсөн. Эх орныхоо болон төв дэлхийн тэмцээнүүдэд оролцож амжилт гаргаж байсан учраас тэмцээн уралдаан зохион байгуулах, таеквондогийн спортын ач холбогдлыг таниулан сурталчилсан олон нийтийн ажил зохион байгуулалтаа туршлагатай хамт олонны бахархал бол Хөтлийн цом спортын наадам байсан нь одоогийн Монголын Олимпийн таеквондогийн их наадам юм. 2012 онд Хөтлөтийн Монголын таеквондо хөгжлийн төвийн клубын тамирчид Монгол улсаа төлөөлж бүгднээм Солонгос улсад болсон дэлхийн их наадамд 87 оронтой өрсөлдөж таеквондо аэробик бүжгийн төрөлд анхны алтан цом алтан медаль эх оронд авчирч ирсэн. Тэгээд тэр тухайн дэлхийн их наадам дээр юуг олж харсан бэ гэхээр таеквондогийн үзүүлэх тоглолт, болзолт тулаан, за таеквондо аэробик бүжиг, за мөн жүжигчсэн тоглолт гэдэг маш олон төрлүүд одоо 9-10 төрлөөр явагдаж байна. Хүн таеквондо спортыг тулддаг биш. Хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг дамжуулан бүжиглдэг хүүхдүүдийн аэробикийн төрөлд, жүжиглдэг хүүхдүүдийн болцолт тулааны төрөлд, дуулдаг хүүхдүүдийн авьяасдаг таеквондочин төрүүлж оруулж ирэх нь бас хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, өөрийнх нь дуртай спортод холбож бас өөрийнх нь төрөлх авьяасыг бас орхидуулахгүй байх тал дээр анхаарч энэ их наадмыг одоо жилээс жилд өргөн дэлгэр зохион байгуулах хүсэл эрмэлзэл надад төрж ингээд Монгол улстай анхны таеквондо их наадмыг зохион байгуулсан. Тамирчдын авьяас чадварыг сорих 7 төрлөөр зохион байгуулж байгаа Монголын Олимпийн таеквондогийн их наадамд 41 клубын 1000 гаруй тамирчид оролцлоо. Тэд Хөтөл хотод 2025 оны 1-р сарын 13-наас 18-ны өдрүүдэд байрлаж таеквондо аэробик, болзолт тулаан, жингийн тулаан, таеквондо богино хэмжээний кино, таеквондочин мис, авьяаслаг таеквондочин болохын төлөө өрсөлдлөө. Хөтлийн цом нэртэйгээр явж байгаа ерөнхийдөө сүүлдээ бол таеквондо их наадам гэдэг зохион байгуулж ирсэн. Зөвхөн тулаан спорт гэхээс илүүтэйгээр бас энэ спортоо хичээж байгаа хүмүүсийн урлаг болоод уран сайхны мэдрэмжийг бас нэмэгдүүлдэг юм болов гэдэг үүднээс бол бид нар бол энэ дээр нэлээд ач холбогдол өгдөг. Тэг яг зөвөр цар тахлын улмаас ч гэдэг юм уу ер нь янз бүрийн шалтгааны улмаас бол 2018 оноос зохион байгуулагдахгүй байжгаад тэгээ энэ жил бол 7 дахь их наадам маань зохион байгуулж байна. Энэ нь бол тамирчдын болоод багш нарын хувьд хүсэн үлээдэг тэмцээний нэг байна. Таеквондогийн холбооноос бол жилдээ бол нэг 10-аас 12 тэмцээн зохион байгуулагдсан тогтмол. Бид бол холбооны зүгээсээ бол Хөтлийн энэ ган шиг багшийнхаа зохион байгуулж байгаа энэ дээр бол бүх талаар дэмжиж оролцдог. Цаашдаа энэ бол тогтмол жил болгон алсахгүй яваасаа гэж тийм хүсдэг ийм тэмцээн. Олимпийн таеквондогийн 7 дугаар их наадам. Тэгээ манай их наадмын маань бас нэг анхаарал татдаг зүйл нь олонгууд нээлтийн үйл ажиллагаа гэдэг. Өмнөх их наадмуудынхаа нээлтэн дээр маш их анхаарч ажилладаг байсан. Энэ удаагийнх дээр ч гэсэндээ дэлхийд хаварцсан зөвхөн Монголын говьд байдаг мазаалагаа хайрлан хамгаалал гэдэг уран дээр хийж байгаа учраас мазаалагтай холбоотой тийм зохиомж болзол тулаан, тийм жүжиглсэн зөвлбөрийг үзүүлж байсан. Мазаалагийн үзүүлбэр дээр ихэвчлэн манай одоо яг хичээлж байгаа хүүхдүүд маань орсон бол дараагийн үзүүлбэр маань олонгууд Улаанбаатар хотын салбар клубүүд маань оролцоод бид нэгээд нийлж үзүүлбэрийнхаа 2 дугаар хэсгийг гаргасан. Хүмүүс манай нээлтэнд маш их сэтгэл хангалуун байсан. Мазаалагаа хайрлаж байгаа тэр зохиомж үнэхээр гоё санагдлаа, үнэхээр сэтгэл төрүүллээ, сайн байлаа гэдэг тийм урмын үгсүүдийг маш их хэлж байсан.
Монголын Олимпийн таеквондогийн 7 дугаар их наадмын нээлтийн үйл ажиллагаанд Монголын таеквондогийн холбоог үүсгэн байгуулагч олон улсын хэмжээний мастер Ган Эрдэнэ, Дэлхийн таеквондогийн холбооны Монгол дахь элч төлөөлөгч Ху Ин Йонг, сайхан сумын засаг дарга бөгөөд Хөтөл хотын захирагч Мөнх Төр, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Дэмчиг Жав нарын хүндэт зочид оролцлоо. Таеквондогийн спорт бол манай орон нутгийн хувьд бол топ спорт болтлоо хөгжиж чадлаа л да. Ган шиг багш маань 2010 онд одоо Хөтөл хотод ирж суурьснараа өнөөдрийн одоо энэ бүхний эхлэлийг бол тавьж исэн. Тэгээд чадвартай, сэтгэлтэй юм боловсруучсан байхад л одоо маш их өөрчлөлтийг авчирт юм байна. Тэгээд засаг даргын үйл ажиллагаа мөрийн хөтөлбөрийн одоо хувьд бол энэ бүхнийг одоо ямарч исэн бодлогоор дэмжинэ. Ер нь бүх багууд л жил болгон идэвхтэй ирж оролцдог. Хамгийн хүлээлттэй тэмцээнүүдийн нэг болж чадсан нь бас бидний хүч хөдөлмөр хичээл зүтгэлийн үр дүн болов уу гэж боддог. За манай Булган аймгаас бол ерөнхийдөө 9 тамирчин 2 дасгалжуулагч ирсэн. Манайх болохоор яг анх 97 онд анх байгуулагдсан. Тэгээ 97 оноос хойш ерөнхийдөө одоо Булган аймгийн бүргэд клуб маань уралдаан тэмцээн болно их ер нь бол алгасдаггүй л дээ. Тэгээ ерөнхийдөө тамирчин хүүхдүүд маань яг хоорондоо танилцаа те гээд бас найз хүрээгээ бас маш их өргөн болгочлоо л да. Манай Арслан клуб бол ойролцоогоор 100 гаруй тамирчинтай. Энэ тэмцээнд болохоор 22 тамирчинтай ирж оролцож байна. Тэмцээнүүд маань тулаан буюу одоо кирүүгийн төрөл, бөмбөг буюу тоо тасгалын төрлөөр л ерөнхийдөө явагддаг. Хаяа нэг хурдуушилтын тэмцээн явагддаг. Яг хөтөл болдог юм таеквондогийн их наадам нь болохоор яг хүүхдүүдийн манаас олон ур чадваруудыг нээж таниулсан юм гоё тэмцээн болдог. Болохоор маш их хүүхдүүд маань сонирхдог, явахыг одоо айгүй хүлээдэг юм тэмцээнүүдийн маань нэг байгаа. Бас тэгээд нээлтийн ажиллагаа маш гоё болсон. Хүүхдүүд манаас таеквондогийн спортод илүү их дурлуулах маш том юм одоо үйл ажиллагаа гэж миний зүгээс одоо харж байна. За одоо манай шавнар бол одоо яг эд одоо өсөж явж байгаа хүүхдүүд энэ да. Удахгүй бас маш олон одоо төв дэлхийн олимпиад одоо нэрээ гарах тамирчид гарах байх гэдэгт бол итгэж байна. За Өмнөговь аймгаас 26 тамирчинтай ирсэн байгаа. За Өмнөговь аймаг маань 2020 оноос хавуулаад Дайчин таеквондогийн холбоо байгуулагдаж, Дайчин клуб маань байгуулагдаж, Мөнх Цолбоо багш маань ажиллаж исэн. Нүүдэлчин клубээс томилогдоод Дайчин клубт очсон байгаа. За энэ 4 жилийн хугацаанд мэдээж маш олон амжилтыг гаргасан. Одоогийн байдлаар харин би тамирчтай авчрахтаа одоо шинэ хүүхдүүд одоо бас их байгаа. Тэгээ нөгөө яг анх удаа шууд дивизиондаар зодтолж үзэж байгаа яг тэр төрөл нь одоо энэ хөтлийн цом тэмцээн байгаа. Сая манайх нөгөө юун дээр хамтлаг дууны төрөл авиаслаг таеквондо ч хамтлаг дуугаар ороод тэгээд алт авлаа тэгээд бүр ордог нураахшил шахлаа тэгээ бүр үнэхээр ингээл огшоол багын яг бүх юм бид нар яг энэ сандал дээр дотор соёлын ордондоо тэгээд яг энэ өрөөнүүдтэй байрлал яг л 10 жилийн өмнө ингээл явдаг байсан. Одоо 2025 онд явсан ингээл хүүхдүүд дагуулаа ирэхэд Урсамж федерал би багтаа ингэдэг байлаа, тэгдэг байлаа гэл яг тэр бүгдийнхаа дагуу багш маань биднийг хариуцж авч явдаг байсан. Тэгээ багшийн өдөр яг ямар байдаг гэсэн бол тэгэл боддог байсан. Одоо би яг хүүхдүүд яг тэгж харж ийн баярлж байгаа. Тэгэл одоо маргааш нас зодтолж эхэлнэ. Ялагдахаараа яах бол гэл ялахаараа яах бол гэл тэг маш гоё юм ер нь. Монголын таеквондо хөгжлийн төвнө тамирчдыг амжилтын зүг хөтлөхийн зэрэгцээ таеквондогийн спортод эргэлт буцалтгүй орж амьдралаа холбоход нь чухал нөлөө үзүүлсэн. За саяныхаараа савж байгаарай. Явсан гоо. 10-ад жилийн өмнө клубын тамирчин байсан хүүхдүүд одоо өсөж үндийн дасгалжуулагч багш болж салбар клубүүд байгуулан ажиллаж байгаа нь бахархалтай. Татаад ард төлөвлөсөг аваад за хурдтай эсэг аваад Миний одоо амьдрал бол тэр зэгтээ таеквондо 12 дугаар ангид орж эхлээд ер нь бол үндэсний спорт нэмчин Солонгос явъя гэсэн шийдвэр ерөөхдөө гаргаж ирсэн. Тэнд очих юм бол илүү их юм сурах юм байна гэж бодож ирсэн. Сэтгэл судлаач, шин судлаач гэдэг хос мэргэжил байхгүй. Тэгээд мэргэжлэрээ 1 жил ажиллаад тэгээд яа харахгүй таеквондо дуртай болохоор буцаад дасгалжуулагч хийгээд хүүхдүүдтэй ажиллаад эхэлсэн. Хүүхдүүд маань амжилт гаргаад ирэхээр мундаг болж ийн ингээд бэлдээд байвал болдсон байх гэсэн мэдрэмж аваад тэгээд ер нь бол дараагийн тэмцээн илүү олон тэмцээн гэж ерөөхдөө явд юм байлээ. За арих нь яваа. 12 оноос хичээснээс яг таеквондод гүн дурлал яг
30-40 хүүхдүүд яг зүрх сэтгэлээ зориулаад багштайгаа хамт өдөр шөнө нөгөө бэлтгэл сургалт хийгээд би 16 оноос 21 он хүртэл Шишагийн тамирчин байсан. За би 18 оны Солонгост болсон оюутны дэлхийн аваргаас алтан медаль авч ирсэн. Тэгээ улсын 3 удаагийн аварга, 2 удаагийн шилдэг тамирчин байна. Ер нь л яг багшийнхаа энэ арга барилаар Монголын тахино хөгжлийн төвийн нэрээр овоглоод Улаанбаатар хотод салбараа нээгээд үйл ажиллагаа явуулж байгаа. Би ч өөрөө тамирчин байхдаа байнга ордог байсан. Тэгээ энэ жил ангуудаа өөрийнхөө тамирчдыг авчираад ингээд цаанаас хөөрөөд гоё мэдрэмж. Яг өөрөө нэг орж байгаа юм шиг мэдрэмж авд юм лээ. Бидний одоо хамгийн их хүлээж идэг, хүсдэг тэмцээн байсан. Анх зохион байгуулагдж байхаас нэг зүйлээр өлцчихсэн. Тэгээ одоо энэ удаагийн онцлог нь болохоор анхны шавнараа авчираад одоо багш гэдэг статусаар хүүхдүүдтэйг оролцож байна да. Мишель, түлхээд өшгөлөөч ойлгосон уу? За энэ удаагийн дараагаар торнадогийн клубын тамирчин төгөлдөр бүгд. За, урагшаа өөрөө явъя. Тамирчин хүн гэхээр л заавал өдөр болгон өдөр тутмын нэг бэлтгэл хийгээл те. Байнгын нэг тэмцээнд оролцохгүй л яг л нөгөө өдөр тутмын зүгээр л мэдэрдэг зүйлээ мэдрэл байхын хажуугаар тамирчин хүн гэсэн авьяастай байх ёстой шүү, сүгжих ёстой шүү гэдэг зүйлийг бас нэг талаараа гоё таниулж өгч байгаа гоё тэмцээн л те. Нөгөө Ганар гэдэг одоо 11 настай тэквондо хичээлээд 5 жил болж байгаа. Хар бус нэг дантай. Намайг боловсруул гэдэг. Би энэ жил 4 дахь жилд орж байгаа. Тэгээд би энэ хар бус нэг дантай. Ерөөдөө хөтөлт ирэхэд тэгээд найзуудтайгаа ингээд богоо нэгэл явж байгаа. Тэрнээс ер нь догтлоо тэгээд унтаж чадаагүй очил. Тэгээд тэндээ очил ингээд сайхан унтаж аваад. Тэгэл маргаашны сүүлийн бэлтгэлдээ ороо. Тэгэл ерөнхийдөө хөтлийнхаа бэлтгэл оролцоод хамрагдаад ер нь гоё байгаа. Жингийн талаа нэмэх 38 кг. Тэгээд ангиллаас медаль хүртээд сурцсан болохоор тэгээд ерөөдөө чадчихгүй. Хамгийн их удаа оролцож байна. За тэгээд би энэ удаагийн тэмцээнд 7 төрлөөс 5 төрөлд орсон. 5 төрлийнхаа 4-нд нь медаль авсан байгаа. Таквондо миссийн төрөлд татсан медаль авсан. Октод ерөнхийдөө бүмсээр түлхүү хичээлдэг. Гэхдээ миссийн төрөл ороод ирэнгүүт октод илүү их өөрийгөө танилцуулж, өөрийгөө илүү их ингэж гаргаж ирдэг юм байна. Бусад таквондогоос өөр ямар амжилттай явдаг, ямар авьяастай байдаг тэрийг бүхнийгаа ингэж өөрийн ингээд чадах бүхнээрээ гаргаж чаддаг юм байна. Тэр нь надаас илүү гоё байлаа. За би болохоор таквондо миссээр 9-1 болох оюун миссээр шалгарсан. Тэгээд тулааны төрөл мөнгөн медаль авсан. Би болохоор хасах 52 кг хүрэл медаль авсан тулааны төрлөөр. Ийм их хүүхэд орно гэж бодоогүй. Өмнөх нэг хотын тэмцээнд орж байхад ийм хүүхэд байгаагүй байхгүй юу? Тэгээ их наадам гэдэг нь болохоор арай өөр л байд юм байна. Миний хувьд болохоор анхны тэмцээн бодсноос амар хэцүү байсан. Хоёр. Монголын тэквондогийн харагийн хөгжлийн клубын тамирчид байна. Хөтлийн тэмцээнд 4-р удаагаа оролцож байгаа. Манай клубээс 3 спортын мастер, 2 олон улсын хэмжээний мастер тавуулаа оролцож байгаа. Тэквондо аэробик 10 дахь жилдээ хичээж байгаа. Их гоё урам зориг өгдөг. Улаанбаатар хотын Баянзүх төвийн тэквондо хөгжлийн байна. Тэгээ тэмцээнд дагаад гараад маш гоё байна үзэж татчихад. Ялангуяа манай клубийн бидэдийг дэмжиж ялгаад тасчих шүү дээ. Бидэг тэгнэ аяга гоё угамтай байсан. Бид 4 аэробикээ бэлтэж байгаа. Ийм их олон хүн үзнэ гэж бодсонгүй. Бид нар ингээд хичээгээс сараад байна. Сэлэн аймгийн сайхан сумын тэгээд өсөр үеийн аэробикээр төрлөөр оролцож байгаа. Тэгээд 5-7 оны бүрэлдэхүүнтэй ганцхан тулаан биш олон төрлөөр орж медаль авч болдог. Олимпийн таеквондогийн 7 дугаар их наадам. Би Дэлхийн таеквондогийн холбооны элч төлөөлөгч болохоос өмнө 2013 оноос хойш үндэсний шигшээ багийн дасгалжуулагч хийж байсан. Богино хэмжээний кино төрөлд олон баг оролцож байна. Таеквондо сурах юм бол сайн зодолддог болно гэсэн агуулгыг кинонд их харуулжээ. Харин багууд маань дараагийн удаад таеквондо сураад зөв төлөвшөлтөй сайн хүн болдог гэдгийг кинонд харуулвал илүү гоё болох байхаа гэж бодлоо. 영화가 만들어지면 더 좋아질 거라고 생각합니다. Миний би 2018 оноос хойш шүүгчээр ажиллаж байгаа. Одоогийн байдлаар 70 гаруй тэмцээнийг шүүн явуулсан байна. Энэ удаагийн тэмцээний маань онцлог нь нийтдээ 7 төрлөөр зохиогдож байна. Урлаг болон спортыг хооронд нь хослуулснараа их
өвөрмөц онцлогтой байлаа. Шүүлтийн тухайд гэх юм бол мэдээж хэрэг урлаг спортынхан хосолсон болохоор урлагийн талаас ч гэсэн шүүгчнэр ажилласан. Миний би яг таеквондо тал руугаа чиглэж ажилласан. Таеквондогийн үндсэн шалгууруудыг одоо дэнсэлж шүүсээ. 5 өдрийн турш энэ 7 төрлөөр үргэлжлүүлсэн тамирчид маань одоо шилдэгүүдээ шалгаруулдаг. За шилдэг тамирчин, шилдэг эрэгтэй эмэгтэй тамирчдыг нас настай ангилал шалгаруулна. Мөн шилдэг шүүгчийг шалгаруулдаг. Шилдэг дасгалжуулагчдыг бас ангилал бүрдээ шалгаруулдаг. Манай тэмцээний бас нэг гоё юм нь үнэхээр шилдэг байж чадсан клубдээ best of best буюу хамгийн том цомоо шилжүүлж өгдөг. Монголын Олимпийн таеквондогийн 7 дугаар их наадамд бага насны ангилалд бага дүнгээр Улаанбаатар хотын Чонос клуб 1-р байр, Монголын таеквондо хөгжлийн төв 2-р байр, Улаанбаатар хотын Баянгол таеквондо хөгжлийн төв 3-р байранд шалгарлаа. Бага насны ангиллын шилдэг эрэгтэй тамирчнаар Хөвсгөл аймгийн Хүчит Чонхор клубын тамирчин Эрхэс, шилдэг эмэгтэй тамирчнаар Монголын таеквондо хөгжлийн төвийн тамирчин Ариун Туянаар тодорлоо. Хоёроос нэг мөнгө медаль авсан. Болцолтуудын Улааны дүр 37 кг-ийн дээр англи алтан медаль. Аюултай таеквондочин дүр мөнгө медаль авсан. Таеквондогоор хичээлээд 5 жил болж байна. Олдоологч багш. Тагсрынгийн төвшин багш. Багштай маш их баярлалаа. Тусалж тэмцсэн аав ээж эмээ өвөө. Тусалж бүхнүүстэй маш их баярлалаа. Өсвөр насны ангилалд багийн дүнгээр Хөвсгөл аймгийн Хүчит Чонхор клуб 1-р байр, Өмнө Говь аймгийн Дайчин клуб 2-р байр, Дархан уул аймгийн Дархан таеквондо клуб 3-р байр эзэллээ. Монголын таеквондо хөгжлийн төвийн тамирчин Хос Баяр, Болор Однаар өсвөр насны ангиллын шилдэг тамирчдаар тодорлоо. Энэ удаагийн тэмцээнд бид 38-аар ирж зорьсон зорилготой хүрээд өсвөрийн шигшээ баг маань Монголын таеквондогийн 7 дугаар их наадамд өсвөрийн багаараа тэргүүн байр эзэллээ. Маш их баяртай. Дээрээс нь шилдэг тамирчин төрсөндөө бүр их баяртай байна. Бидний амжилт бол 100% биелсэн гэж бодож байгаа. Залуучуудын ангилалд Улаанбаатар хотын Алдар спорт хороо 1-р байр, Налайх дүүргийн Соёмб клуб 2-р байр, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн таеквондо хөгжлийн төв 3-р байранд шалгарсан юм. Мөн энэ ангилалд Баянзүрх дүүргийн таеквондо хөгжлийн төв клубын тамирчин Дүүрэн Далай, Налайх дүүргийн Бэлгүн сүлд клубын тамирчин Аруужин нар шилдэг тамирчин боллоо. Тамирчин байх хөгжлийн цом тэмцээнд аягүй хорцдог байсан. Бас тамирчин байх цаанд шилдэг тамирчин бас болж исэн. Тэгээд дасгалжуулагч болоод одоо шилдэг дасгалжуулагч болж байгаадаа өөрийнхөө тэмцээнд, энэ тэмцээнд болж байгаадаа бүр маш их баяртай. Бүр үгээр илэрхийлж чадахгүй тийм баяртай байд. Тэгээд хүүхдүүдтэй маш их баярлалаа гэж хэлмээр байна. 3 жил хичээлж байгаа. Сэтгэл бол маш өндөр байна. Хоорондын хүсэлтөөнтэй энэ удаагийн хатан гоё басаа. Насан туршидтын ангилалд багийн дүнгээр Монголын таеквондо хөгжлийн төв 1-р байр, Дотоод хэргийн их сургуулийн баг тамирчид 2-р байр, Өвөр Ханга аймгийн Хар хорин сумын таеквондо клуб 3-р байранд шалгарлаа. Энэ ангиллын шилдэг эрэгтэй тамирчнаар Монголын таеквондо хөгжлийн төвийн тамирчин Мөн Хэрдэн, шилдэг эмэгтэй тамирчнаар Баянзүрх дүүргийн таеквондо хөгжлийн төв клубын тамирчин Анх Нямнар тус тодорлоо. Таеквондо хөгжлийн төвд нийт 15 жил хичээлж одоо ингээд энэхүү тэмцээнд нийт 7 төрөл зохиогдсноос 4 төрөлд нь алтан медаль авч шилдэг эрэгтэй тамирчны цомыг гардаа авлаа. Тэгээд клубын багш Ганш багш нийт клубын хамт олон мөн одоо наагийн тэмцээнд ороход тусцаа үзүүлсэн. Infinity Space хангаа туурхан хамт олондоос гүн талархал илэрхийлье. Сайн байцгаана уу? Өвөр Ханга аймгийн Хар хорин сумаас ирлээ. Таеквондогийн их наадамд 2 дахь удаага оролцож байна. Их наадамда бид нар багийн дүнгээр 3 дугаар байр эзэллээ. Намайг Гэрэлцээ гэдэг би 12 настай би найзуудтайгаа ирээд энэ тэмцээнд ирсэндээ баяртай байна. Тэгээ би энэ тэмцээнд алтан медаль авсан. Би ах ээж найзуудтайгаа ирээд энэ тэмцээнд орсондоо маш их баяртай байгаа. Энэ тэмцээнд ирсэн миний зорилго бол алтан медаль авах гэвч би жоохон ядараад байсан болохоор мөнгөн медаль авч авсан. Тиймээс дараагийн удаа хичээж агаад зорилгоо биелүүлнэ гэв. Би саясын ангиллын 10-аас 11 насны төрөлд алтан медаль авсандаа маш их баяртай байна. Их наадмын шилдэг алтан цомын эзэн багаар Монголын таеквондо хөгжлийн төв шалгарлаа. За манай нийт тамирчид цогцлолтоос 35 тамирчид оролцсон. Одоо 7 төрлийн турш бага насны тамирчдынхаа нийт медалийн дүнгээр 2 дугаар байр, за насан туршидтай ангиллаа 1-р байранд оролцсон. За эдгээр нийт медалийнхаа тоо болон медалийн чанар оролцсон тамирчдынхаа тоогоор шилгээр шалгараад цомоор шагнасан байна.
За хөтлөлтийн таеквондогийн спортыг 15 жилийн хугацаанд биднийг тусаж дэмждэг гэсэн үе үеийн засаг даргын тамийн газрын удирдлагууд, орон нутгийн одоо аж ахуй нэгж байгууллагууд мөн одоо үе үеийн тамирчид тэдгээрийн эцэг эхчүүдийн оролцоол үүнд бол маш их чухал үр гүйцэтгэж ирсэн. Тэгээ төдийгөөс өдий хүртэл бид нар энэ чамгүй их амжилтуудыг гаргахад энэ бүх хүмүүсийн одоо тусалцаа дэмжлэггүйгээр бид нар өнөөдөр ийм амжилт хүрэхгүй байсан. Манай клубийнхэн бүгд өөр өөр мэрэгжил боловсралтай ер нь тал талын хүмүүс байдаг. Эргээд их наадмынхаа бэлтгэл ажил ингээд бүрэн бүрэлдэхүүнээрээ бүгд ингээд итгэх санаачлахтай ажил амьдрал бүх юмаа зохицуулаад ингэж эргэж ирээд оролцоод бөөнөрөө хамтын хүчээр энэхүү тэмцээнээ хийж байгаад нь үнэхээр бахархууштай сайхан санагдаж байгаа. Хүүхд болгон ирээдүйд эх орондоо хэрэгтэй, эрүүл чирэг бий балдартай, эрдэм мэдлэгтэй тийм хүн болох ёстой. Таеквондо ч хүн хамгийн түрүүнд хүн байх ёстой. Хүн хүнлэг байж энэ нийгэм өөрөө цаашаа хөгжих болно гэж боддог. Тийм учраас таеквондоор хичээлж байгаа хүүхд болгон маань маш зөв хүн болж гарч ирнэ гэдэгт бол итгэж байна.